Зя. Пүү нүд авчихсан юу ямар хатц. Өөр өвдөд гарахта. За энэ чинь шээрлэж хэдэн шээр хийчих гэсэн ч болохгүй. За өглөөний мэндэ манайх сайхан амарсан. Би чи нөгөө орой лайв хийдэг юм шүү дээ. За амтун амарч хахад яшиг дөө амарцаач гэдэг өглөө лайв хийгээд хадгалцдаг. Энэ нэг замтай холбоотой нэг юм байна. Энэнийг одоо иргэд айгуу сайн мэдгүй байгаад ах шиг байна. Энд уг нь ингээ шээрэг гээ гараад ирдэг байсан чинь болчих юм шүү дээ, тий. Манайха ороод ирсэн хүмүүс шээрлж ил. Бас нэг лайв хийж байгаа юм чинь нэг хэдэн үзчихвэл тий. Энэ юм судалдаггүй, юм уншдаггүй. Гэхдээ яг нөгөө уншихыг хүсэхгүйдээ биш. Уншуулахгүй гэж юм хийгээд байгаа шүү дээ. Ерөөсө бодлогоороо. Хүүхэд байхаас нь тий уран зохиол дурлуулахгүй байна. Уран зохиолын хичээлийн програмаас нь хасаал. Дуурах юм ал дуурай л да. Тэгээ салбагнаал. Гадаадад уран зохиолын хичээл заадгүй энэ гэл. Тэгэл шууд хасаа хийчихдэг тийм дураараа. Би өөртөө удаадараа хэлж байгаа шүү дээ. Уран зохиол үндэстэн бий болгодог юм аа гэж. Тэс Монгол ардын нам үндэстэн бий болгож чадахгүй. Ардсан нам үндэстэн бий болгож чадахгүй. Нам угаасаа үндэстэн бий болгож байсан түүх байхгүй. Уран зохиол, утга зохиол, соёл урлагч, түүхч үндэстэн бий болгодог шүү дээ. Соёлчин өөрөө тусгаар байдлыг илэрхийлдэг. Оросоос Монгол ондоо, Хятадаас монголчууд ондоо, Германаас монголчууд ондоо гэдгийг уран зохиолчин, соёлчин, өв соёлчин, ондоочлоочин, тусгаар улс гэдгийг чинь харуулдаг. Тэрнээс Монгол ардын нам тусгаар улс гэж зарлдаггүй. Зүгээр төрийн бус байгууллага заяа. Өөрөөр хэлбэл уран зохиолоо устгаал үгүй хийгээл нэг үг байгаа шүү дээ. Үндэстэн устгахыг гэвэл уншихыг бойлуулдаг л болоо. Үндэстэн устгахыг гэвэл ном уншихын зогсооч. Тэгээд тэр үндэстэн өөрөө одоо та нарын хэлдгээр хар яриагаар жаргон хэллэгээр тархин өгчдөг. Оюун санаа нь байхгүй болчтой шүү дээ. За хэдэн хүн цугалталт илээ болоод юм яриад шүү бэ ер нь. Та нар бод хоол идэхгүй чи сар амьдарч чадах уу? Хоол идэхгүй 2 жил явж чадах уу? 2-3 сар явж чадах уу? Чадахгүй шүү. Хүн хоол идэж шимд хичээлээр нь бие чин хүч ордог. Хэрэгтэй шимд хичээлээ авч босч явдаг. Яг энэ шиг номыг нүдэрээ залгаад тархиараа жижлаад шим шүүсэнд нь оюун ухаан өөрөө амьд явах ёстой. Энэ ном уншдаггүй хүмүүсүүд өөрийгөө нэх их амьд хүн гэж бодоод хэрэггүй. Явж байгаа зүгээр зомби гэж бодчих. Тархич үхчихсэн байгаа угаасаа. Хоол идээгөө 2 сар болоод хүн үхдэг шиг, тураад үхдэг шиг. Ном уншаагүй 2-3 сар болсон хүн бол тархин үхчихсэн л байгаа. Тураад үхсэн байгаа. Бодлогоороо ном унших хэрэгтэй. Хуучин та нарын муу хэлээд байгаа коммунист нийгэмд номын сангийн уншигчтай бодлогоор нь бэлтждэг. Театрын үзэгчтэй бодлогоор нь бэлтдэг байсан. Зуны амралтаараа ийм ном унш. 1-р ангийн зуны амралтаар ийм ном унш. 2-р ангийн зуны амралтаар ийм ном унш. 3-р ангийн зуны амралтаар ийм ном унш гэдэг. Даалгавар өгөө, тэмдэглэл бичгээд. Уран зохиолын номонд бүх юм бий. Дистралтай ярьж сурна, эмх зэгцтэй ярьж сурна, зөв ярьж сурна, зөв бичиж сурна. Нэг юмд анхаарлаа төвлөрүүлж чаддаг болно.
тэр уран зохиолын гол дүрээр дамжуулан сэтгэл нь өвддөг болно. Уран зохиолч хүн болгодог байхгүй юу? Тэхийн зогсоолыг уншаад тэр хөгшин тэр хадан дээрээс хальж өгч яхад тэхийг өрөвдөд уйлдаг байлаа. Энэ байгальтай хайртай болж байна. Аратан амтан, аратан жигүүрдний хайрлж эхэлж байна. Хүн байгаль хоёр бие бинийгээ хайрлахыг зааж байна. Цуутын цагаагч гүүг уншаад тэр гүүг өрөвдөд өрийнхөө өмнөөс чонтой алалцаад дуусж байгаа тэр гүүг өрөвдөд уйлдаг байлаа. Малаан хайрладаг монгол хүнийг тэгж бэлддэг байлаа. Одоо байхгүй шүү дээ. Хүн өрөвддөг хүн байхаа байсан, хүн хайрладаг хүн байхаа байсан. Навш гэж. За, лайв маань нэр 32 км зам дээрүү 2300 км зам дээрүү гэж. За энэ гүүрэн туулын хурдны зам тийм үү. За энэ бол яг цаад бодлогоор хятадуудыг хийж байгаа ажил. Би удаад хэлж байгаа. Налаахт байгаа хятадууд, эмээлтэд байгаа хятадуудаа л холбосон ажлын хурдан шуурхай гүйцэтгэх зам. Нэх их юм мэддэг хүн болоод нэх их лаг хүн болоод худлаа шахаа болцгоё. Тэнэг хүн байхаа байсан. Та нарын 90% тэнэг штэ. Та нарын 90% ямарваа нэг юмд анализ хийх. Тэ ямарваа нэг юмыг задлаж ойлгох, цаад үр дагаврыг тооцоолох, стратегийг бодох ийм чадваргүй хүмүүс штэ та нарын 90%. Тэгээд энэ ялангуяа залуучууд та нарт ухаан байхгүй. Та нар боловсралтай л гэдэг. Их сургууль төгсөөд хүн боловсралтай болчтой юм биш шүү дээ. Малууд бол мянган их сургууль төгссөн ч боловсралтай болохгүй. Одоогийн их сургууль та нарт боловсрал өгж чадахгүй. Ямар ч байсан Монголын их сургуулиуд бол боловсрал олгохгүй. Та нарын төлбөрл тэр сургуульд хэрэгтэй. Та нарын төлбөр тэр сургуульд хэрэгтэй болохоос биш та нарын хэр боловсралтай хүн болж байгаа. Ямар мэрэгчлэн болж байгаа тухайн их сургуульд ямар ч хамаа байхгүй. Систем байхгүй. Социалист нийгмээс хойш манай ихтэй сургуулиуд боловсролын систем ер нь дампуурсан. Багш нар нь YouTube-ээс, багш нар нь Google-ээс юм хайгаад тэрийгэ та нарт заагаад өгчөж байгаа. ChatGPT гарсан цагаас хойш бараг ChatGPT-гээс та нарт юм зааж өгч байгаа. Хичээлээ зааж байгаа. Ийм л байгаа. Тусгаар тогтнол юун дээр өршдөг? Та нар мэдгүй. Тусгаар тогтнол бол мэрэгчлэлтэн дээр тогтдог. Оросууд мэрэгчлэлтэн дээрээ маш сайн анхаарч байгаа учраас театраа сайн хийж байна. Танкаа сайн үйлдвэрлэж байна. Хятадууд мэрэгчлэлтэн дээрээ маш их анхаарч байгаа учраас олимп болж байна. Хятадууд цөмийн зэвсэгтэй болж байна. Мэрэгчлэлтэн дээр анхаарч байгаа учраас хятадууд сансар окторгороо пүүжингөө хөөрөгж байна. Та нарын муу хэлээд байгаа коммунист нийгмийн үед Монгол улс мэрэгчлэлтэн дээр онцгой анхаардаг байсан юм. Мужаана бэлддэг байсан. Цаг застдаг хүнээ бүр чайхад бэлддэг байсан. Цаг застдаг хүнийг чайхад бэлддэг байсан. Ойдлчонгоо бэлддэг байсан. Бутафорчонгоо, тогоочоо, өрлөгчөнгөө мэрэгчлэнгээ бид нар бэлддэг байсан. Одоо бол мэрэгчлэн байхгүй. Мэрэгчлэн байхгүй учраас тусгаар тогтнол байхгүй гэсэн. Тэгээд бүхий л улсууд мэрэгчлэнгээ бэлтгэхдээ 80-аас 90% дотооддоо бэлддэг. Ойлгож байна. 100 хүүхд тусмын 80 дотоодын үндэсний ихтэй сургуультай бэлтгэгддэг. Ийм байсан. 20% нь гадагшаа явж бэлддэг байсан. Гэсэн одоо яаж юм? Дуртай газараа сурдаг. Одоо манай ингээл урлагт Солонгост нэгэн төгсөж чинь, Германд нэгэн төгсөж чинь,
Австрид нэгэн төгснө, Оросд нэгэн төгснө, Хятадд нэгэн төгснө, Америкт нэгэн төгснө гэд бүгдээрээ ингээд тараа явцсан. Тэгээд Монголдо ирэхлээр соёлын мөргөлдөөн болчдөг. Үгүй Америкт ингэдэг, үгүй Солонгост ингэдэг, үгүй Германд ингэдэг, үгүй Австралид ингэдэг, үгүй Оросд ингэдэг мөргөлдөөн болчихсон. Нэг их юм мэддэг хүмүүс цугларсан. Тэгээ ажил нь урагшаа явдаг. Энд чинь бид нэг зүг рүү харж иж, нэг тийшээ харж иж, нэг системээр боловсрож иж, нэг зүг рүүгээ явна. Ойлгосноо. Бодлогоороо уулзсан. Одоо тэгсэн чинь ардчил нэрийн дор бүр хүссэн газар руугаа яваа сурдаг. Тэгээ Монголд ирээд шал өөр соёлтой, шал өөр хүмүүжлэлтэй хүмүүс ирээд ингээ гацаа зогсчихдог. За эргээд туулын хурдны зам руу гоо. Одоо лайв эхлэе. Би нэг хэдэн цуглалт нэг жоохон эрээвэр хураавар юм ярьчлаа. За Улаанбаатар хотод туулын хурдны зам тийм чухал уу гэвэл тийм чухал биш. Би өчигдөр нэг рээлэрээ хэлсэн. Бүх юм хятадаас судалдаж байгаа. Бүх юм. Тэр 32 км хурдны зам барих. Тийм үү 2.3 их 80 төгрөг. 2.3 их 80 төгрөг дан хятадуудын халаасанд орно. Нэг ширхэгч Монголын компани, нэг ширхэгч Монгол хүний халаасанд орохгүй. Бид нар тэр гүүрийг барих, тэр хурдны замыг барих бүх материалаа хятадаас судалдаж байгаа. Дээр нь хятадын компани гүйцэтгэх гэж. Энэ хятадуудын ажил. Хятадуудад асар хэмжээний бас л өөр тавина гэсэн. Тийм биз? Үндэстэй мод ургадаг гинэ. Хожуул ургадаг юм уу? Модыг тайраа хийхаар тэгээд тэр мод өгчдөө шүү дээ. Тэр чинь үнцийн үлдээ нь ургач нь гинэ. Юу хуцаад байгаа. Та нар модыг тайрж аваа хожуул ургаж яхахыг хаана харсан юм? Толгойн дастаа тайцуун хөлнө байгаа юм чи амьдрах юм уу? Толгойн дастаа хийчвэл хөлнө байгаа юм чи дээшээ толгой ургаад амьдрах юм уу? Тэр нэмүү долоогч физтэй хуцаад л үнцийн үлдээх юм чи бургас ургачна гэж үү? Модыг тайраа хийчихлээ тэгээд хожуул үлддэг үстэй. Хожуул цэцгэлж яхахыг, хожуул навчилж яхахыг хизээ хаана харсаар гэж тааваа тэр. Хэнийг хуураад байгаа юм? Тэр Нямбаатара долоодог мөрөөрөө долоо. Үндэстэй мод ургадаг гэж үгүй гэсэн хуцчихлээ биз чи. Тэртээ тэргүй ам тавьж штэ туулгал. Ам тавьж яхад нь бүр амийн тасалж штэ. За 32 км зам Улаанбаатар хотын урдуур тавигдана. Налахаас Эмэлт рүү тавигдана. Нийслэлчүүд яах юм? Тэр урд богдуулын наагур урсж байгаа хурдны дамаар давхих гал хурдны замаар давхих гал ажиллаа бүтээх юм. За эхлээд түгжрэл 50% буурна гэсэн. Сүүлдээ 13% болсон. Түгжрэл 13% болоод юу өөрчлөгдөх юм? Чухлын дараалал гэж нэг юм байдгийг. Аминд тулцсан асуудал юм уу? Энэ 32 км зам. Яагаад ингэж амь насаа дэмчин тавиад намайг алж иж зогсоогоороо гэд дайраад байгаа юм. Ямарваа нэгэн хөгжил буураа улсын олигархууд төрөөс төрсөн тэр бомтонгууд намаас төрж байгаа тэр бомтонгууд ийм төслөөс л мөнгө хийддэг. Нямбаатар даваа 72 бол асар их хэмжээний мөнгө авсан байна. Энд асар их том авилга албан тушаалын хэрэг байна. Би зам хэрэггүй гээгүй. Зам хэрэгтэй. Бол тэр тусмаа нийслэл зам хэрэгтэй. Гэтэл энэ 32 км зам тавих 2.3 их 80-аар нийслэл дотор чинь 2300 км зам тавьчих мөнгө. Боддоо 2300 км. Одоо Улаанбаатар хотоос ховд ороод ирэх зам байна шүү дээ. Бараг Улаанбаатар хотоос урс орчоод ирэх зам, очичоод буцаад ирэх тийм урт замыг тавих мөнгө. 1 км замыг бүр 1 тэрбумаар бод. 1 км замыг 1 тэрбум төгрөгөөр тавина гэд бодоход Улаанбаатар хот дотор 2300 км зам тавина.
Энэ нийслэлийн урдуур тэр богд уулын аагуур 32 км зам тавих гэж яагаад чичрээд байгаа юм? Яагаад тэр их бургасыг хядах гээд байгаа юм? Яагаад? Энэ амар учиртай байгааз. Энэ мөнгөөрөө туулгал дээгүүрээ дахиад 4 гүр нэмээд барьчих. Одоо туулгал чи 3хан гүртэй гүүрэн дээрээ төгжрээд шүү дээ. Нэмээд 3 гүр барьчих 6 гүр болно. Тийм биз? Яг хотынхон төв дээгүүр замаа тавьж. 4 зам дээр давхар зам тавьж. Зүүн 4 зам дээр давхар зам тавьж. 32-ын тойрог дээр давхар зам тавьж. Гэр орооллуудаараа засмал зам тавьж. Ерөөсөө нийслэл рүү орж ирж байгаа 2-3 хуурсгалтай. Нийслэл рүүгээ орж ирж байгаа 32-ын тойрог, Сапорогийн тойрог, Овцөрүүдийн ордны тойрог. 3хан тойрогтой. Энэ тойрог 10 болгооч. Энэ тойрог 10 болгочихоч. Өөрөөсөө газраа ингээд ямар ч бодлогогүйгээр танил талдаа давуу ирэх болгоод газраа өөрөөсөө худалдаад баяжцсан Монгол ардын намынхан. Ямар ч нэг хот төлөлд бодохгүйгээр дуртаа ямар л сул заа байна бүгдийг зарцсан. Тэгээ одоо туул руу дайрч байгаа. Туулгал руу дайрч байгаа. Тэгээ үзүүлж байгаа туулгал руу шахаад барьсан байшин. Хэдхэн байшин. Энэ байшин яасан. Туулгал руу 32 км газар байшин шахаа барьчиад байгаа юм. 1 км гүрэхгүй жоохон газар цөмрөөл барьцсан. Тэрийг нураагач тэгээд. Тэрийг нураа. Тэр туул руу шахаа барьцсан тэр 1 км гүрэхгүй газар нэг хідэн байшин шахацсан байгаа. Мэдээж та нар арай алгаар авсан. Тэрийгээ ч нураа туулын хурдны замыг ч барихгүй. Энэ 2.3 их найдаараа 2300 км замаа тавь. 32 км хурдны зам богд уулын наатлаар байсан дээрөө нийслэл дотор 2300 км зам тавьсан дээрөө. Туулгалынхаа дээгүүр 3 гүр байгаа. Энийг 6 гүр болго. 7 гүр болго. Өөр 10 гүрч болгох мөнгө байгаа. Энэ мөнгөөр. Тэгээд гэр орооллоос хот руу орж ирж байгаа урсгалыг олон болгочихсон. Энэ мөнгөөр энэ 32хан км 32хан км зам тавьсан дээрүү 2300 км газар ингэж нийслэл дотор шинээр зам тавьсан дээр. Нийслэлийг төгжрлгүй болгох айгүй амархан шүү дээ. Та нар намайг нэг 50-та нэг сарын хугацаатай ганцхан сарын хугацаатай нийслэлийн засаг дарга болгодоо би ямар ч төгжрлгүй болгож чадна. Ямар ч төгжрлгүй. Амархан заяа. Айгүй амархан. 2015 оноос хойш үйлдвэрлэгдсэн. Зөвхөн зүүн талдаа өрүүлтэй машин явуулж. Тушаалаа гарга. Монгол улс замын хөдөлгөөний зүүн дүрмтэй шүү дээ. Яагаад баруун машин оруулж ирээд байгаа юм? Монголоос өрийн дураараа машин оруулж ирдэг газар байхгүй шүү дээ. Замын хөдөлгөөний дүрмийн дагуу машин оруулж ирнэ. Хууль бол хууль. Би хууль зөрчөөгүй. Хуулийн дагуу юм юм. Монгол улсын замын хөдөлгөөний дүрм зүүн өрүүлтэй машин яваа гэхэд нийслэл ямар ч төгжрөлгүй болно. Тэр баруун өрүүлтэй машинууд нь хөдөө гадаа аймагуудын төв сундуудаараа явдаг юм байна. Нэг машин асахад яндангаас нь 2300 багш 240 гаруй төрлийн химийн бодис ялгардаг шүү дээ. Машины мотор хуучрах тусмал хортой ялгарч байгаа. Энд чинь нийслэлийн иргэдийг маш ихээр хордуулж байгаа. Хитэн ченжтэй л тулна үз. Тэр ченжүүдийн урдаас бол битээс би бол май салаарч арай. Тийм май заяа. Монгол улс замын хөдөлгөөний дүрмийн зүүн. Та нар зүүн машин оруулж ирэхгүй яах гэж баруун машин оруулж ирж ингэж ославаар нэмэгдээд байгаа. Улаанбаатарын иргэд та нарын энэ битүү төгжирсэн машины яндангаас гарч байгаа 240 гаруй төрлийн химийн бодисд хордож өгч чинь, хорт авдар авч чинь, амьсгалын замын өвчөө авч чинь, хүүхдүүд хордож чинь.
Би нийслэлийн иргэдийн төлөө, хүүхдүүдийн төлөө гэдэг нам тушаал гаргаад төвжирлгүй болгоч. Тэгээ одоо энэ 2.3 их 80-аар нийслэлдээ би шинээр 2300 км газар тавь. Зан шин зам тавина. Зүүн дөрвөн замаа 2 давхар болгоно. Баруун дөрвөн замаа 2 давхар болгоно. Гол төгжрээд байгаа эсгүүд дээр 2 давхар зам тавьчих шүү дээ. Энэ 32 км ганцхан зам тавих гэдэг нь 2300 км. Тэгээ туул голын дээгүүр 3 гүрэн дээр төгжирж байгаа 6 болчвол харин тэр төгжрөл 50% багасна. 10 болгочвол хэдөө багасах вэ? Туулын дээгүүр ингээд нэг 10 гүр тавьчихлаа. Тэгэх юм бол наашид хөдөлгөөн амар сулраа штэ. Тэгээ энэ хойноос 32-ын тойрог шиг юм 2-3 тойрог хийчихлээ. Энэ мөнгөөрөө айгүй амархан штэ. За энэ цаана бол асар их авилга албан тушаалын хэрэг байна. Нямбаатарын арталт хятадууд байна. Ойлгож байна. Тэгэхээр Нямбаатрыг ямар нэг аргаар огцруулах хэрэгтэй. Үнэхээр шудраг төрийн хүн бол үнэхээр тийм хүн бол ажил өгч шүү дээ. Нөө аав ам биш заяа биш та огч нэгэд өгч шүү дээ. Тэг яагаад өгч чадахгүй байгаа? Яагаад албан тушаалдаа бүр намайг алж ийж намайг халаараа гэд үхээд байна. Нямбаатар унуул яг дан хоёрын эрдэн шиг асар их албан тушаал авилгын хэрэг идэж уусан хэрэг задарна гарна. Тэр хэрэгээ наадах чинь задлахыг хүсэхгүй шүү дээ. Зам тавьсан л гин Нямбаатар халааснаас мөнгө гаргаж ирээд зам тавьчих юм. Бидний татвар төлөгч бидний мөнгийг л үрж байгаа шүү дээ. Хин ч ийм замыг тавина шүү дээ мөнгөтэй. Нямбаатар ганцаараа тавьсан юм шиг усаадах юм. Нямбаатар өөрийнхөө мөнгөнд халааснаас мөнгө гаргацсан юм шиг хуцаадах юм. Би нэг худлаа орчин үеийн болоод хөгжих хэрэгтэй, зам хэрэгтэй. Би зам хэрэггүй гээгүй. Тавьдаг газараа тавь, зөв газараа тавь, хоргүй газар тавь, эргээд хөнөөлгүй газар тавь. Яг рилэрээ байглаараа хориг хатан туулаар минь бити оролдооч л гэж байгаа. Түүдэр хурдны замаа хараар тавьж. Яагаад туулгын дээгүүр тавих гэдэг юм. Хурдны замаа энэ хойгоор 32-оор тавьж. 32 чиглэлээр 100 айлын чиглэлээр хороол чиглэлээр хурдны замаа тавьж. Энэ 32 км гүүрэн замаа хараар тавьж тэгвэл. Сэлб гол дээгүүр тавиад ингээ хойшоо. Тэрүүгээр битүү гэр орооллоо байгаа шүү дээ. Тэр гэр орооллыг холдуулаад дахин төлөвлөлтөнд оруулаад Улаанбаатар хотын араар байгаа гэр орооллын дээгүүр тэр 32 км хурдны замаа тавьж. Яагаад заавал туул руу дайраад байгаа? Яагаад заавал туулын бургасыг хядаад байгаа юм? Нийслэлийн голоор тавьж тэгвэл офицеруудын ордоос Сапорогоо уулзур хүртэл ингээд 2 давхар хурдны замаа тавьчихж 32 км. Өөр тавих газар зөндөл байна шүү дээ. Яагаад туул голын дээгүүр яваад, яагаад ундны усны дээгүүр яваад байгаа? Явуулах гэдэг дайраад байгаа юм нар. Яагаад байгалыг хятах гэдэг юм? Яагаад тэр мөрөөрөө ургаж байгаа ногоон байгууламжийг устгах гэдэг юм? Яагаад? Энэ нэг машины чинь үхгээ шааж орж ирж байна. Хуц биз даран чи. Зүүн өрүүлтэй улсад баруун өрүүлтэй машин оруулж ирж хуцаад хаарлаларч. Чиний зүв юм уу? Чиний оруулж ирж байгаа баруун талаа өрүүлээс чи болж хичнээн хүн дайруулж өгч байгаа. Хичнээн машин мөргөлдөж байгаа юм. Буруу талаа гарсан машин ирж гинэ, машин минь хараад өгдөө гэдэг ингээл. Тэгээд дараа нь мөргөлддөг үстэй. Хаан тэгж баруун сулгоогүй яваад байгаа. Ямар улсад тэгж баруун сулгоогүй машин яваад байгаа. Шаагаад их биздаа чи зүүн талдаа дөрөнтэй улсад баруун машин оруулж ирчээд хуцаа биздаа чи. Чи өөрөө Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаа шүү дээ чи. Чи хэдэн төгрөг олохын тулд биздаа минь. Хэдэн чэнжүүд биздаа дургуур гэдэг биздаа. Өөрөө л болж ивэл, өөрөө л мөнгө олж ивэл болоо гэсэн шиг шаагаад биздаа. Үнэн хажаа халтар пүрүүсээр оруулж ирдэг хар биздаа гэх болоо гэлээ. Чамаас болж маш олон аваар ослол гарч байгаа шүү. Та нар шиг тэр биздаа амраас болж. Солонгосоос баруун өрөлтөө машин оруулж ирж
Японоос зүүн өрүүлтэй машин оруулж байгаа шүү дээ. Японд зүүн өрүүлтэй машин зөндөө үйлдвэрлэдэг шүү дээ. Улсад нь тооруулаад захиалгаар. За энэ гол нь жолооны баруун зүүн биш ээ. Зүгээр туулгалын дээгүүр тавих хурдны зам 32 км. Энэ 32 км-ийг нийслэл рүүгээ татаад энэ 2.3 их 80-ыг 1 км замын 1 тэрбумаар тавихад 2300 км зам тавих мөнгө. За яг гүүрэн байгууламж босоо хийн, өндөр хийн, 2 давхар хийн гэвэл ядаж 1000 км. 1000 км тавих. Нийслэл дотор 1000 км зам тавигдана гэдэг бол төгжрөл асар их буурна гэсэн үг. Энийг бодъё. За хоёрдугаарт 100 болж байна. Наадам манд өгч байна. Үндэсний их баяр наадамд өгч байна. Монгол улсын ерөнхийлөгчөө Монгол улсын ерөнхийлөгчөө Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх бай. Би танд нэг хүсэл тавья. Та одоо нэг өршөөл гаргамаар байна. Монгол улсын үе ерөнхийлөгч нар өршөөл гаргадаг. За энэ юу өршөөл байдаг вэ гэхлээр чинь би одоо энэ өршөөлийг бөхчүүддээ гаргаач гэж хэлмээр байна. Монгол улсын ерөнхийлөгч нар санхүүгийн өршөөл гаргадаг. Эдийн засгийн өршөөл. Тэрүүгээр татвараас зүхтаасан, татвар нуун дарагдуулсан, хууль бус мөнгө идсэн, сүүдрийн эдийн засгаар тоглоод байгаа хүмүүсийг ил гаргахын тулд татвараа өсгөхийн тулд Монгол улсын ерөнхийлөгч засгийн газар байшиж байгаа нэг санхүүгийн өршөөл гаргадаг. Тийм үү? Үнэндээ бол тэд нар гэмт хэрэг хийж байгаа. Тэгээ татвараа нууж юм, тэ? Гэмт хэрэгтэнгүүд ч шүү дээ. Хууль бус мөнгө идэж юм. Одоо дансны аргаар л хулгай хийж байгаа гэмт хэрэгтэнгүүд ч. Эднийг та өршөөдгөө. За хоёрдугаарт нь та алуурчдыг, хүчирхийлэгчдийг, орон байрны хулгайч, халаасны хулгайч, автоврын ослиж хүний аймнаас өнөөсөн ийм хүмүүсийг өршөөдгөө. Хүчиндэгч, хүчирхийлэгч нарыг Монголын шорон сулардаг. Үеийн үед тэгшөөтэй ой болгоноор наадмаар та өршөөл гаргаж гэмт хэрэгтнүүдийг те анх удаа гэмт хэрэг хийсэн хүмүүсийг ингээ бүгдийг өршөөл шоронгоо сулладаг. За би энийг буруутгаагүй шүү. Энэ зөвөө зөв. Нийгмийн золиос болсон, эх орны алдаанд золиос болсон. Тийм амьдралдаа алдаа гаргаад нэг хүн хутгалцсан, хүн зодцсон, улгаа хийцэн ийм хүмүүсийг өршөөдгөө. Энийг би буруутгаагүй шүү. За хамгийн том асуудал нь юу юм гэхэлэр Монголын үндэсний бүхий допинг хэрэгэлсэн бөхчүүдийг та нэг удаа энэ жил өршөөгөөч. Ард түмний чин дунд 9 шидийн хар таамаг байна. Хоорондоо талцаж хэрэлдэж байна. Хамгийн аюултай нь Монголын үндэсний хамгийн том өв соёл болох. Бидний хайрлаж явах ёстой, хамгаалж явах ёстой. Хамгийн олон одоо үзэгчдтэй тэ ард орнуудыг мөн огшоодог, уйлуулдаг, өв соёлоороо бахархдаг ийм том одоо 93 наадмын нэг болох үндэсний бүх. Энэ допинг гэж юмд бол асар их одоо хорлогдлоо. Энэ допингоор далимдуулж зарим нэгэн бөхчүүд одоо нэг хорлож байна. Допингийг бүгд хэрэгэлдэг. Энийг бүгдээрээ мэднэ. Энийг бодибилдингийн багш нар өдөртдөг. Бодибилдингийн багш нар нь болохоор фитнесийн багш нар, хүчний багш нар нь шавнартаа одоо допингийн тариа тарьдаг. За хідүүд тариул болох уу? Хідүүд шинжилгээ өгвөл гарах уу, гарахгүй юу гэдгийг эдгээр маш сайн нэгтэл шалгаж байгаа тарьдаг. Энэ бол одоо нууц болсон. Тийм ч учраас одоо цагдаагийн ерөнхий газар эрүүгийн цагдаа дээр допингийн эсрэг цагдаагийн тасаг байгуултлаа энэ хөгжсөн. Эдийн засгийн цагдаагийн алба, экологийн цагдаа, хар тамхитай тэмцэх тасаг, халаасны улгаатай тэмцэх тасаг гэдэг шиг эрүүгийн цагдаагийн газар допинг хэрэгэлсэн бөхчүүдийг шалгадаг тасаг байгуулагдсан. За одоо жишээлбэл Баруун аймагийнхан Төв алхахын гэл хоорондоо бөхчүүд талцчихдаг.
Баруун аймгийнхан төв алхахын бөхчүүдэд хорлдог гэж ярьдаг. За одоо Бадарчин асуудал. Улсын арслан Бадарчин асуудал. Бадарчин асуудлыг одоо баруун аймгаас дархаа авраг төрүүлэх гэж Батцуур авиргын урталт одоо хөндлөн зогсох ганцхан бүх бол Бадарч. Энэ учраас Бадарчийг хорлох ёстой гэдэг ундаа ус хоолнд нь тийм хийж өгсөн байх. Маш өндөр магадлалтай болсон. Энэ яасан гэхээр цагдаа ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн газар байгуулагдсан тэр допингтой тэмдэгс дасаг дээр нэг нөхөр мэдүүлэг өгсөн байсан. Захиалгаар хорлох ажиллагаа хийдэг гэж. За энэ яахан тэгээ шалгагдаад хуулийн ёсоор өмнө худлаан шалгагдах байл. Гэх мэтэр. За одоо ингээ сайхан бөхчүүд допинг хэрэгэлдэггүй бүхүүд нэг ширхэгч байхгүй. Энийг өлстөө бурхны нэрээр хандгаална. Бүгд хэрэгжилж байгаа. Тэгэхээр амьдралдаа одоо алдсан тэг нэгэн допинг хэрэгжилж байхад нөгөөх нь допинггүй барилдахгүй гэд ижилхэн хийгээд барилдаад байгаа. Эдгээр бүгдээрээ гэмтэй. Допинг хэрэгэлсэн гэвэл Монголын бүх хөгчүүд буруутай. За энэ сумд барилдаж байгаа хэдэн залуучууд л одоо хоргоо байна. Тэрнээс аймгийн наадам, улсын наадам бол тэр чигээрээ допинг болцоо. Зүгээр баригдсан уу, баригдаагүй юу гэдэг дээр л байгаа. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч та нэг удаа өршөөл гаргаад энэ өсөх хоёрыг, гайрд өсөх хоёрыг улсын арслан хэнийг Бадарчийг гэх мэт энэ допингийн илэрсэн гэдэг бөхчүүдэд бүгдэнд нь өршөөл үзүүлээч. Гэртээ дэргүй эх орноосоо урвсан олон уруугч ноёдууд таны дэргэд байна. Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэл сүхэ. Таны дэргэд Монгол улсаас урвсан уруугч нар дүүрэн байна. Монгол улсын ард иргэдийн боломжийг хулгайлсан. Монгол улсын баялагийг хулгайлсан хулгайч нар таны иргэн тойронд битүү байна. Даавал битүү лойвчд, битүү хулгайчдын дунд амьдарч байгаа, ажиллаж байгаа. Энэ хулгайч нараа өршөөгөөд идэг. Энэ бөхчүүд чи улс орноос урвсан юм уу? Энэ бөхчүүд уул уурхаа ухсан юм уу? Энэ бөхчүүд ард түмний боломжийг хулгай хийсэн юм уу? Энэ бөхчүүд лойвор хийсэн юм уу? Энэ бөхчүүд машин согтуугаар барьж байгаа хүн дайрж алсан. Энэ бөхчүүд хүн буутцсан. Энэ бөхчүүд октод хүчинтсэн юм уу? Хүүхдийн хүчирхийлэгч нар юм уу? Энэ бөхчүүд яг ямар ялтай гэж танаас 4 жилийн ял авсан бэ? Эд барилддаг насн дээр ингэж яллуулаад байгаа юм бэ? Та нэг удаа энэ наадмаар та Монголын бүх бөхчүүдэд боломж өгөөд нэг удаа та өршөөл гаргаач. Эд барилдж байгаа хүний хувьд 4 жил гэдэг бол аимшигтай хатуу шийтгэл. Улсын арслан Бадарчин хувьд бол 2 ч төрүүгээ алдчихлаа. Өнөөдөр улсын арслан Бадарч дархаа авраг болоод зогсож явах ёстой хүн. Байг гэхэд 70 аврагч юм байгаад зогсож. Даян авраг болцсон зогсож явах ёстой бүх. Өсөх хоёр энэ жил бас л төрүүлэх ёстой байсан. Төрүүлэх бөхчүүдийн л тоонд ордог. Гард өсгөө. Гэх мэт олон бөхчүүдтэй та өршөөл үзүүлээд энэ жилийн баярыг нэг сайхан наадмаа өршөөлтэй бөхчүүдэд өршөөгөө. Тэгээ үүнээс цааш түүнээс цааш допингийн иргэн өршөөлийг бол гаргахгүй шүү. Битээ давраарай. Нэг удаа өршөөл гаргая гэж та юу яагаач. Үндэсний бүхийхөө бөхчүүдэд нэг өршөөл үзүүлчихээ тэхүү. Энийг Монголын ард түмэнд дэмжиж. Монголын ард түмэнд дэмжиж үндэсний их баяр наадмаа нэг допинггүй хэрүүлгүй нэг сайхан хийчмээр. Тэр допинг шинжилдэг машин чинь нэг тэрбум 200 сая төгрөг гэсэн шүү дээ. Тэр ганц тэрбум төгрөгөөр тэр допингийн шинжилгээ авдаг тэр машиныг зөө явуулын машин жижиг машин байдаг гэж шийсэн ороо шинжилэл гардаг. Тэрийг стадионынхаа гадаа зогсоож байгаад бөхчүүдийн шээлгээ дор шинжилгээнийг нь хариу гаргаач. Энийг судлаач. За ингээд үндэсний их баяр наадмаараа сайхан яамаар байна. Нямбатарыг огцруулмаар байна. Нямбатар доромжлуулаад Нямбатарт хятадуудтай ингээд монголчуудыг дээрлэхэд аймааргүй байна. Хуйлтай журамтай орон бол Нямбатар огцорно. Оюун эрдэнэ яаж илаа?
оюун эрдэнэ шиг зууралдаад өгөх гэж байгаа биз. Наа чи одоо албан тушаалаас Нямбатар уунвал битүү идсэн уусан аимшигын хэрэг задарна. Энэ хэрэг задрахаас Нямбатар өгтлээ айж. Нямбатарыг огцруул. Нэх орчин үе болоод хурдны зам хэрэгтэй, Монгол улс хөгжих ёстой, залуучууд нь хэрэгтэй хуцхаа бол зам хэрэггүй гэж хэн ч хэлэхгүй. Ямар ч тэнэгт зам хэрэгтэй. Гэхдээ хаана тавих вэ? Хаагуур тавих уу? Энэ 2.3 их 80 төгрөгийг Монголын барилгын компаниудаар, Монголын замын компаниудаар тавиул. Монгол залуучууд чадна тэр ядтуудаас ч илүү чадна. За ингээд дараагийн дай хүртэл баяртай. Тулалдаан зөвхөн шонхрууд ниснэ. Гиснээс Монгол улсын ерөнхий сайд дасан зандан шатраг бай. Та цус цэвэр нэр цэврийг нэвтрүүлэх дээр ярилцлага өгөөрэй.